хичээлийг бэлтгэсэн дизайн зураг зүй технологи түүх нийгэм ухааны заа харгын нэгдлийн багш нар сурагчдад хүүхэлдэйн киног үзүүлж сэтэлжүүлэх нь тэдний сонирхлыг татаж хичээлийг идэвхжүүлэхэд нөлөөлнө. За хүүхдүүд өнөөдөр хичээл эхлэхээс өмнө бүгдээрээ нэг бичлэг үзье. Ya son nasi, ya bermain dengan yang tak bisa mengambil. Jangan lupa, ya berbeda. Oh, hidup indah dengan son nasi. Ya son nasi, ya banyak akal dan pandai menari. Mungkin nanti kamu bisa datang bertemu dengan son nasi. За энэ киног хүүхдүүд үзчихсэн тийм. Энэ нь ямар агаар зохиогдсон кино юм бол энэ хүүхдийн киног болохоор баагаар хөдөлгөн тэр зургаалаа эвлүүлэн одоо бичлэг болгон хөрөж агаар хийсэн байж болно. Эсвэл баримлын шавраагийн нэг юм. Хүүхэлдэйн киног хэрхэн бүтээж буйг сурагчдад үзүүлснээр тэдний хийж бүтээх хүүхэлдэйн кино бүтээх арга зүйд дэмжлэг болно. Сая бидний үзсэн хүүхэлдэйн киног энэ хүн маань одоо зохион бүтээж хийж байгаа зүйл тийм. За тэгэхээр өнөөдрийн бидний үзэх хичээлийн сэдэв маань юу гэдэг? Юу байна? Хүүхэлдэйн кино стоп моушн аргаар бүтээх юм. Хүүхэлдэйн кино бүтээх 4 янзын арга байдаг. Нэгдүгээрт нь уламжлалт арга. Энэ нь кадр бүрийг гараар зурж хөдөлгөх арга юм. Хоёрдугаарт нь стоп моушн арга нь объектыг бодит орчинд бага багаар хөдөлгөн зураг авах замаар хөдөлгөөний дүрслэлийг бүтээх арга юм. Гуравдугаарт компьютер анимашны арга. Энэ нь компьютер тоон дүрслэлээр бүтээх арга юм. Дөрөвдүгээрт механик анимашн. Энэ нь бодит 3 хэмжээст компьютер дүрслэлийг механик эд ангиуд, робот, электроникийн тусламжтай бүтээх орчин үеийн арга юм. Амьтны дүрсүүдийг ашиглан хөдөлгөөнд оруулж үйл явдлыг зохиомжлон харуулах нь үлгэр бүтээх, бүтээлч сэтгэлгээнд дөхөм үзүүлнэ. Үлгэр бүтээх нь сурагчдын хийсвэр сэтгэлгээ, зохион бүтээх, найруулах, зурж дүрслэх чадваруудыг зэрэг хөгжүүлдэг. Стоп моушн нь элсэн будган анимашн, хайчилбар анимашн, хүүхэлдэйн анимашн, шавар анимашн, бит загвар буюу объектийн анимашн гэсэн төрлүүдтэй.
манай болохоор цэцэг бүр гоё дэмжтэйс нөмөш ихээр болсон. Тэгээ энэ дээр ямар зохиолчсон бэ гэхээр хүн бүрийн нүд гоё сайхан цэцэгтэй л тусдаг. Тэгээ энэ цэцгийн хүрээлэл нь өнгөн ганцхан цэцэг уйлгалан суудаг байв. Түүнийг хинч тоож хардаггүй байв. Гэтэл нэг өдөр хаанаас ч нэг өвгөн гарч ирэн түүнийг өдөр бүр усалж эхлэв. Усалсаар 3 сарын дараа хэд маш үзэсгэлэнтэй цэцэг болсон байлаа. Үүнээс цааш тэрхүү цэцгийг хүн болгон харж үзэсгэлэнтэйг нь харан гайхан өнгөрдөг болсон байлаа. Нуусны мухай дэгдэхий хавар цаг ирж байна. Бүхэл зүйлсийн эхлэл тавигдаж ойр модод ногоорч уусын цас хайлан уран дулаан цаг эхэлжээ. Өөс ногоо цэцгээс дэлгэрч амьтад ичээдээсээ гарan шин амьдрал нахиасаар энэ сайхан улирлын нэгэн нартай цэлмэг өдөр өндөгнөөсөө гарч төмөрж байсан бяцхан нуусны дэгдэхий өндөгний нэмгийн хасаа цойлон гарч ирж нүдээ нээх нөхөрдөм. Бяцхан нуусны дэгдэхий их сониуч тул цөөрөн рүү явж сэлд сурахыг зорилгоо болгон алхасаар цөөрөн дээр очив. Бяцхан дэгдэхий олон оролдлого хийн хичээзээр нэг л мэдгээс хэлээ сурчсан байлаа. Өөрийн зорилгоо биелүүлж чадсан дэгдэхий аз жаргалтай наргүй сэлэн шуурна. Сэргэлэн тулаа хоёр циркэд бусдад инээд хүлэглэн амьдардаг байжээ. Тэр элбчний тулаа өөрийн ажлаа маш сайн гүйцэтгэдэг ба маш их мөнгө олоход тусалдаг байсан ч элбчин туулаандаа маш хэрцгий хандан хоолж өгдөггүй байв. Харин нэгэн өдөр туулаа элбчин хоёр үзүүлбэрээ үзүүлсний дараа элбчин туулааныхаа тарыг төгчхээ мартчихжээ. Туулаа элбчний өрөөнд дураараас илгүүлсэн элбчний эд зүйлстэй хамаагүй оролдож байваа. Сэргэлэн бяцхан туулаа ихэд өрсөлдсөн байсан учраас өрөөнд байсан ловон идчихжээ. Харин тэр ловон өөрийн биенээс 1000 дахин томруулах ловон байваа. Тэр 5 минутын дараа гэхэд аврах том болгон хувирлаа. Ингээд туулаа хамаг юмсыг эвлэн сүйтгэн хотыг тэр аяар нь буулган хүмүүсийг айдас татуулжээ. Аврах том болсон туулаа эдэж болохгүй бүхнийг эдэж явсаар ядран луг хийвээ. Энэ завшааныг ашиглаад элбчин туулаагаа буцаагаад жижигхэн болгох арга хэмжээ бодож байваа. Гэнэт элбчний санаад туулааг жижигрүүлэх үйлчлэгээтэй ловон хэдүүлэх санаа төржээ. Энэ туулаанд ловон хэдүүлж хэмнэн оруулж
чаджээ. Тэр үеэс эхлэн ихэвчлэн туулайгаа халан дөөгч харамгүй өгдөг болжээ. Үйл явдлыг зохиомжилж үлгэр бүтээх нь монгол хэл, уран зохиол, түүх, дүрслэх урлаг, математик, мэдээллийн технологи, медиа дизайн хичээлээр эзэмшсэн мэдлэгийн тусламжтайгаар бүтээж буй нь хичээлийн интеграцийг хөгжүүлэхэд дөхөн болно. За манай гинээр болохоор нууцны мухай дэгдэхийг байгаа. Тэгээ өнөөдрийн хичээлээр бид stop motion гэх аппликейшнийг ашиглан хүүхдийн кино хэрхэн ямар аргаар яаж хийхийг суралцсан бас сонирхолтой хичээл болсон байгаа. Тэгээд бид эхлээд зохиолоо бичсэн зохиолынхаа дагуу зураг зурж stop motion аппликейшнэрээ зургийнхаа бичлэгийг хийгээд тэг хүүхдийн киногоо хийсэн байгаа. Тэгээ манай агийн хийсэн өнөөдрийн хичээлээр хийсэн нууцны мухай дэгдэхийг хүүхдийн киногоо үзтгий. Зураг зураад тэгээд тэр зурсан зургийнхаа дагуу тэр зурсан зураг stop motion аппликейшнээр зургийг хараад тэгээд бүр хөдөлгөөнд оруулж stop motion бүтээг юм гэсэн байгаа. Тэгэхээр манай зохиолоо бичээд тэнийг үйл явцдаар бол зураг зураад дүрээ гаргаад тэгсний дараа тэндээ зохиолтой хөдөлгөөн том хөдөлгөөнөө гаргаад кадруудаа эвлүүлэн бичлэг болгож бүтээсэн. Энэ нь болохоор эцэг даас сонирхолтой санагдсан хөгжөлтөө багаар ажиллах нь бас нөгөө бидэрт ирээдүйд хэв болно гэж бодож бас өөрөө сайн насаа. Манайгийн зохиолсон хүүхдийн киног хамтдаа үзцгээе. Сонирхолтой байсан уу? За тэгвэл хичээлдээ дэвтэ орсон бүх багуудаа баяр хүргэе. За бид тэгэхээр энэ stop motion гэдэг программыг ашиглаад анимашн апыг ашиглаад хүүхдийн киног хийж чаддаг болсон тийм үү? За тэгвэл одоо бүгдээрээ гэрийн даалгавартаа дахиад цааш нь дэлгэрүүлээд
өөрийнхөө сонирхсан сэдвээр дахиад нэг хүүхдтэй киногийг зохион бүтээж ирээ. За хүүхдүүдээ. За. Өнөөдрийн хичээлээр бид Stop Motion гэх аппликейшнийг үүсгэн байгаа. Энэ болохоор Google-тэй кино хийх аппликейшн байсан. Энэгээр бид дамжуулан өөрсдөө зохиолоо бичиж илүү сайнаар бодон төсөөлөж ингээд багаар ажиллаж сурсан. Багаар ажиллахдаа нэг нь зохиолоо бичин, нөгөөх нь найруулж, нөгөөх нь зурж, нөгөөх нь Stop Motion-ороо хийсэн байгаа. Энэ нь болохоор биднэрт багаар ажиллах мөн уран сэтгэмж сайн болгох, сайн зурж чадвар гэх маш олон чадварыг нээсэн хичээл байлаа. Энэхүү аппликейшн маш сонирхолтой аппликейшн байна. Энэ аппликейшнийг ашиглаж сурснараа болохоор манай дүүнер бол маш их хүүхэлтэй үзэх дуртай. Дүүнерийнхээ үзэх хүүхэлтийг өөрөө зохион бүтээж болохоор тиймэрхүү аппликейшн байна. Энэ аппликейшнийг ашиглаж сурснараа би болохоор ингээд зохиолоо өөрөө бичээд зургийг хүртэл өөрөө зурах чадвартай болж чадах юм аа.